За сайн байцгаана уу. Уучлаарай сая техникийн алдаа гарчлаа. Тэгээ дахиад лайва эхнээс нь хийж байгаа юм шүү. За ингээд би энэ шүүхийг шүүгчдийг хамгаалах ёстой гэж жишээн дээр одоо ярих гэж бодож байна. Яг үннийг хэлэхэд одоо шүүгчд маань маш бага цалинтай байна. Үнэн шүү үнэхээр тий. Дээр нь нэмээд ингээд шүүгч маань бас ингээд хараат болчихжээ. Ер нь юунаас хараат болсон гэхээр нэгдүгürt эрх баригчдаас хараат болсон. Хоёрдугаарт одоо нөгөө social motion гэдэг юмнаас бас хараат болчих. За энийг одоо саяхан миний одоо хувийн амьдралын жишээн дээр бол би мэдж авлаа. Сая 10 хоногийн өмнө одоо сошиалор гүн далаа гэдэг хүн одоо намайг шүү дээ. Одоо хүүхдийн тоглоомын талбайг ингээл булааж аваад эзэмшээл ингээл хүүхдүүдэд нэг тоглоомын талбай бариулчихгүй дээрэмдээд байгаа юм шиг ийм одоо мэдээллийг сошиалор хийсэн. Энийг одоо нөгөө сэтгүүлч отхон хийсэн. За энэ сэтгүүлч отхон бол одоо үүгээрээ юуг харуулж байгаа нэхэр худал мэдээлэл дамжуулдаг, хүн гүтгдэг. Өөрөөр хэлбэл хөлсний тийм сэтгүүлч юм байна. Отхон гээд нөгөө сэтгүүлч байдаг шүү дээ. Энд тэнд яваал юм хийгээд байдаг. Би бас аваа гайгүй юм болов уу гэж боддог байсан. Одоо бол би энэ отхныг бол одоо хөлсний шантаажчин мөнгө төлсөн хүнд үйлчлдэг ийм одоо сэтгүүлчин байна гэдгийг одоо мэдэж авлаа. Тэгээ отхон минь те нэр хугарахаар яс сугар гэдгийн сэтгүүлч гэдэг нэрийг чи ингэж одоо ёстой шороотоо те чацхтай холлоо доо миний дүү сэтгүүлч гэдэг нэрээ авч хаяо өөр чи бол хөлсний шантаажчин юм байна лээ. Тэгээ гол нь болохоор шүүхэд нөлөөлөх гэж ийм нэвтрүүлэг хийдэг. Тэрэндээ энэ отхон мэтийн хүмүүст мөнгө төлж гаргадсан байна лээ л дээ. За шүүхэд яагаад энэ одоо газрынхын маргаан гинүү төр тоглоомын талбайны маргаан очсон гэхээр орхны шугууч гэлүү тэр авзах тэрэд мэрэнч гинүү тийм компани байд юм байна. Захирлын Ганбаатар гэдэг юм байна. За тэр нөхөр энэ зайсанд нэг байшин барьсан байна. За байшин бариад зарахтаа хажуу талд нь байгаа хоосон газрыг энд одоо хүүхдийн тоглоомын талбай барина гэсэн байгаа. Одоо зогсоол мохсоол юу хийн гэсэн нэг тийм брошюр хийцэн байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүсийг хулигдсан, худлаа хэлсэн. За тэр газар дээр нь одоо нөгөө Wizard гэдэг компани, Wizard Construction гэдэг компани нөгөө Flora-гийн хин гэлээ нэг тийм Flora-гийн нөө зөлөг Wizard-ийн цогоо гэсэн. Тийм компани одоо байшин барих гээд одоо зураг төслөө батлуулсан байж байгаа юм байна. За ингээд тэр газар дээрээ байшин бариаггүй одоо 2-3 жил болцсон. Тэгэнгүүт нь тэр хавийн оршин суугчид тэр Astra Villa гэдгийн оршин суугч одоо нэг нөхдүүд үг яриад байгаа нөхдүүд шүү дээ. Тэр нөхдүүд тэр газрыг одоо хувьдаа авахар шийдсэн байгаа. Тэгээ янз бүрийн төсөл бүр гаргасан байгаа. Бүр тэндээ аялалж уулчлаа. За ингээд тэр одоо газарт шунаж гэж байгаа шүү дээ. Нэг өсөндөө хүний газарт. Тэр газрыг авах гэж тэрлүү одоо хүүхдийн тоглоом барих гэсэн, ингэх гэсэн гэдэг маягаар одоо тийш шүүхт одоо баахан одоо хэрүүл маргаан үүсгэсэн байна. За ингээд тэр газар дээр одоо ингээд шүүхийн одоо нөгөө шүүх хуралмар болохын өмнө тэр нөгөө шантаажны худалдагдсан отхон гэдгийг чинь аваачаад тэнд одоо тийм ярилцлага хийгээд одоо энэ газар дээр ингээд тоглоомын талбай барих гэсэн чинь гүн далаа гэдэг хүн барихгүй, бариулахгүй байна. Гүн далаа гэдэг хүн булаагаад авцсан юм шиг. Эсвэл гүн далаа гэдэг хүн ингээд тэр хүмүүсийг ингээд барилга байшин бариад тоглоомын талбай хажууталд нь зогсоол моксоол барина гэж тулигдсан маягийн одоо ийм юм яриад байгаа байхгүй. Гэхдээ энд ямар баримт, нотлогоо үзүүлэх, харуулах юм цаарс одоо үгүй нэг те юм юу ч байхгүй. Зүгээр л хоосон хамаараа ярьдаг. За ингээд гол одоо юм нь юу гэхээр тэр Astra Villa гэдэг байна уу тэр нэг байгууллага тэр одоо сөөхн тэр газрыг хувьдаа авах гэсэн ийм шуналтай. За нөгөө хоёр байгууллага нь ингээд нөгөө бас байшин барья гэд барьж чадахгүй ингээд бас ард иргэдээ жаахан хулигдсан. Тэгэхдээ одоо хажууд нь одоо ийм юм барина гэсэн. За ийм одоо зүйл шүүхтэр ингээд очсон байхад нь ийм зүйл явуулдаг. За энэ гол одоо гаргалгаа нь юу гэхээр ингэснээр шүүхэд нөлөөлөх. Одоо ингээд нэг юм баахан
одоо хүмүүс ингээл жагсаал одоо телевиз арай одоо юу гэдгийг юмар ярих гээл эсвэл бол сошиалаар юм гаргаад байна ч юм уу ингэж ойлгох шүүгч нар нь одоо ийм зүйлийг одоо хийж шүүхэд нөлөөлөхийг оролдож байгаа. Өөрсдөө тэр газар авах гэсэн хүмүүс. Тэгэхээр би энэ шүүхийн ерөнхий зөвлөл гэж байдаг бол шүүгчтэй шүүхэ хамгаалаач. Одоо энэ төр засаг шүүх энэ чинь сошиалыг харж шийдвэрээ гаргадаг, эргэж буцдаг ийм юм хийдэг болчихсон. Тэгээ тэрийг одоо энэ залхаа этгээдүүд, хөлсний этгээдүүд, шантааччингууд одоо хууль бус юм ингэж ашигладаг. Одоо ийм зүйл хийхээ болооч. Тий. Шудраг үнэн байгаач гэж хэлмээр байна. Тий. Ер нь тэгээд одоо шүүхэд нөлөөлөх гэсэн, прокурорт нөлөөлөх гэсэн оролдлогууд одоо их гарч штэ. Одоо саяхан бас нэг ариуна маруна гэд хүмүүс бас тэнд очсон буяндарж энэ төр ингээл тэнд прокурор руу дайраа л энэ л. Тэгээ би зүгээр миний л ойлголт шүү. Би бол одоо тэр ариуна буяндарч хоёр бол одоо прокурорт нөлөөлөх гэж тэнд тим юм хийсэн л гэж би хувьдаа хувь хүний хувьд тэгж бодож хүлээж авсан шүү. Тий. Яг тэрнтэй адил одоо ингээд шүүх рүү гээл тэр оршин суугчд нь ингээд бүр шүүх хурал руу дайрч орж тэр олуулаа орж хашгирж одоо бүр зохион байгуулалт юм хийдэг гэж байгаа шүү дээ. Одоо шүүх хурал тэдэнд болон шүү. Тэн дээр очиж одоо хэрүүл уруул хийж чанга хашгирж одоо янз бүрийн юм ингээрэ гэдэг ийм зүйлийг ингэж хоорондоо ярьж ингэж зөвлөлдөж ингэж очдог. Тэгээд одоо өөрсөд нь ямар ч хамаагүй одоо ингэж газрыг ингэж авах гэж тэгээд одоо барилгын компаниуд тэнд байгаа одоо хүмүүсийг ингэж эвгүй байдалд оруулдаг. Тэр дундаа одоо намайг авчулдаг. Тэгээд ингэж одоо нэвтрүүлэг юм хийж цацдаг. Тэгээд энэ дээр би нэг хариулт өгмөр байгаа. Би болон миний одоо ах トゥ хамаатан садан барилга байшин барьдаггүй. Хүн амтан хулхиддаггүй. Надад одоо хүний одоо хүүхдийн тоглоомын газар мазар одоо хүний өмч хөрөнгө юу ч хэрэггүй. Би өөрийнхөө өмч хөрөнгөө одоо бүр яа гэж бодож байна. Нэг нөгөө хэлэхэд одоо би ч одоо маш их өмч хөрөнгөтэй хүн юм байна лээ шүү дээ. Нэг нөгөө ярихад. Тэр өмч хөрөнгөө би одоо өөрөө идэж барахгүй. Өөр хүүхд минь үеийн үеэрээ ч идэж барахгүй одоо нэрээ нэг нөгөө хэлэхэд. Тийм болохоор одоо надад хүний юм юу ч хэрэггүй. Тий. Би хүнээс юм хулгайлж байгаагүй, луурдж байгаагүй, дээрэмдж байгаагүй. Хүний юм одоо нөгөө ёстой юун одоо өөрийнхөө юмыг яая гэж яхад те. Тийм учраас одоо Монголын ард түмэн энэ миний фэйсбүүкийн одоо дагагч та бүхэн бас надад итгээрэй те. Энэ муухай одоо тийм луйвэр дээрэм хулгай ийм худал ийм хуурмаг юм Монголд байна шүү. Дээр дооргүй. Ард түмэнч тийм болчих ядуу зовлонгоосоо болоод хүний юм чундаг. За энэ сэтгүүлчд шүүхэн за тэгээд одоо бүр дээгүүрээ тэр их хурл тэр төрийн өндөрлгүүд нь хүртэр одоо шунал мунал нь одоо хитрээд бүр одоо худал хуурмаг болчихжээ. Монгол бол энэ худал хуурмаг муу муухай хулгай зэлгий луур дээрэмдээ бол одоо живцсэн ус болжээ. Тэг шудраг үний юм гэж байхгүй болж. Тэгээд одоо яг энэ сайн цаг ирэх байх гэж би найдаж байна тий. Эдийн засаг бизнес сайжирч, хуулийн орчин сайжирч энэ хүмүүс нийтээрээ бас нэг жаахан гайгүй болж иж энэ болгон арилд юм шүү. Түүнээс шинэ ядуу зүдүү ийм баялагын энэ шудраг бус хуваарлалт энэ болгон чинь улам л нийгмийг муухай болгож талцуулж ядуучуудыг бий болгож өшөө хорсол тэгээ хууль бус үйлдэл одоо гүтгэлэг ийм юм одоо жирийн энгийн зүйл болж хөрч байгаад би одоо маш их сэтгэл эмзэглэж яваа шүү. Миний хувьд бол одоо 1984 оноос бизнес хийгээд би Монголын хамгийн баян хүн болсон юм байна л. Би өөрийн шудраг хөдөлмөрөөр шудраг одоо үнэнч зүтгэл тэрүүгээрээ би бүр айл одоо 84 оноос 90 он одоо энэ хооронд 90 оноос хойш ч гэсэн одоо өөрийн хөдөлмөрөөр би бүх юмыг цуглуулж өнөөдрийг хүрсэн юм шүү. Шудраг хөдөлмөр, бизнес сэтгэлгээ, уухгүй хөдөлмөр, зориг ухаанаараа би өнөөдрийг өөрийнхөө амьдралыг бий болгосон шүү. Тий. Миний одоо бизнест хөл тавьсан, улс төрд хөл тавьсан бүх энэ зүйл минь үнэхээр одоо өстой мөнчгөрөөрөө
бор зүрхээрээ хинээс ч хараат бус хинт ч хөдөлдөгдөхгүй одоо хинээс ч юм гуйхгүй тий хэнийг ч одоо аялдан дагалдахгүй өнөөдрийг хүртэл би өөрийгөө авч яваад ийм болсон юм шиг тий тэрийгээ би хаанч бардам сэтгэл зүрхээр хэлж чаднаа. За ингээд энэ шантаажны отхон гэд сэтгүүлж айдаг аймхаа энэ шүүгч нар сошиалоор одоо одоо энэ өөрсдийнхөө лоовер булхааг нууж тий шүүхэд тий прокурорт нөлөөлөх гэсэн оролдлого ийм зүйлүүд одоо маш их байна Монголд. Тийм учраас шүүхийн ерөнхий зөвлөл анхааралтай авч шүүгч нараа хамгаалаач, эрх баригчтай шүүхээ хамгаалаач. Энэ муухай гүтгэлэг, энэ муухай оролдлого, энэ юмнуудыг одоо болиулаач. Хизээ энэ чинь болох юм бэ, тий? Хүний одоо гигэн цагаан өдөр тэр нөгөө нэрт дуучны хүртэр тэнд нөхөртөөгөө суучихсан өөрсдийн булхаа лооврыг одоо тэгэл прокурор одоо буруу хийсэн юм шиг чихээл ингээл нөлөөлөх гээл явж шít. Ийм зүйл дээр одоо прокурор, шүүхийн ерөнхий зөвлөл энэ дээд шүүхэн төр бол одоо анхаарлаа хандуулах цаг нь одоо болоод өнгөрсөн байж шít. Энгийн жирийн үзэгдэл шиг ингээл хэн дуртай нь гарч ирж тийм харыг цагааныг хар болгодог. Энийг одоо болиул яасан юм бэ? Тий мөнгө төгрөгөөр бүх юм чинь ингэж худалдагддаг болчлоо. Энэ сэтгүүл зүй мүү чинь одоо ингээд тий ийм отхон шиг ийм шантаажны мөнгөний хөлсний сэтгүүлч нараар дүүрсэн байна шүү дээ. За ингээд оройг сайхан өнгөрүүлээ.